Эний бөөр айгүй хөвддөг байсан. Бүр амар ингэ сэвсэж хавдаад ерөнхийдөө жоохон хавгандаг байжсэн чинь найз маань зөвлөөд шүн унтаад босоход бол нуруу амар өвдөн шүү. Нуруу өвдөд байгаа гэж өөрөөгөө л ойшлоод байгаа биш. Бөөр л өвдөд байгаа юм байна л та. Ер нь бол ингээд чилж ингээд нуруугаар айгүй чилж өвдөд. Одоо бол өглөө босоход тийм завар байхгүй. Одоо уур хангаан элсний амралтанд бас явж байсан баруун баялааны элсний амралтанд. Тэрэнд бол би бараг 10 хэдэн жил явсан. Тэгээд яг хуу жилдээ арай дээр гайгүй өвдгөл байгаад байсан. Тэгэл тэрүүгөө явж чадахгүй хоол болохоор ч айгаа хэцүү тэгэл бас. Тэгээ харин энэ амин чинрээ уургийг угаад өвдөхгүй болсон чинь надлангаас эхлээд юу ийс ургаал оёгээл 3-4 хоног нэлээд шээлгээд бас би ч өөрөө айгүй өвдөж нөгөө хавганцсан байсан учраас нэлээд шээлгсэн. Тэрний дараагаас 14 хоногийн дараагаас эхлээд миний бөөр өвтгөө болсон. Тэгээ нүд их бэлцээхээр чи хүний ерөөс эмэгтэй хүний нөгөө энэ цэлхийхээр чи нүд ингээд цэлхийхээр чи одоо дээд зовх ингээд унччихаар чинь бүр доотлынхаа зовхонд хүрээд ингээд айгүй хэцүү тослогтоод ингээд айгүй хэцүү байдаг. Тим юмгүй болцсон. Одоо бол ерөөсөө тийм юм. Илэг болохоор би багадаа шаарлаж байсан. Үзүүлэхээр илэг бол ерөөхдөө 70 тасаад нэлээ өндөр гараад байдаг байсан. Уургийг ууснаас хойш шинжилгээ өгсөн чи харин 70 тасаад хэвийн хэмжээнд очсон. Ер нь бол гайгүй байна л би онцлоод байна.